Дан ганц энэтхэг улсын төрийн түүхэнд төдийгүй дэлхийд дахинд энэтхэгийн төмөр хадагтай хэмээн авдарчсан Индира Ганди гэх хүн байдгийг бид бүхэн бүгдээрээ мэднэ. Индира Ганди бол тус улсын анхны ерөнхий сайд Жавахарлал Неругийн охин бөгөөд энэтхэгийн түүхэн дэх цорын ганц эмэгтэй ерөнхий сайд байв. Тэрээр нийтдээ 16 жилийн турш засгийн эрх барихдаа улс орноо дэлхийн хэмжээний нөлөө бүхийг хүрэн болгохын төлөө асар их хүчин чармайлт гаргасан нэгэн гэдэгтээ маргах хүн өнөөдөр байхгүй. Ганди 1971 онд энэтхэг Пакистаны дайныг ялалтанд хүргэж өнөөгийн Бангладеш улс тусгаар тогтноход шийдвэрлэх үүрэг гүйцэтгснээр ард түмнийхэн дунд асар их нэр хүндийн оргилд хүрсэн нэг. Гадаад бодлоход бие даасан хатуу байр суурийг баримталж, зөвлөлт холбоотуулалтаа стратегийн түншлэл тогтоохын зэрэгцээ, барууны болон бусад орнуудын шахалтанд автдаггүй хүчтэй удирдагчийн дүр төрхийг бүтээсэн нь түүнийг дэлхийд дахинд алдаршуулсан. Энэ хүн бол энэтхэгийн хөдөө аж ахуйн салбарт шин технологи, үр тарианы шин сортуудыг нэвтрүүлж, энэтхэг улсыг өлсгөлөнгөөс ангижруулж, үр тарианы хувьд бие даасан, бүрэн хангагдсан улс болгож чадсан нь түүний хамгийн том гавьяа гэж үздэг. Мөн тэрээр эдийн засгийн төвлөрсөн удирдлагад оруулж, ядуурлыг бууруулах, хөдөө орон нутаг болон эмзэг давхаргад хүрч ажиллах зорилгоор 1969 онд томоохон арилжааны банкуудыг бүгдийг нь улсын мэдэлд авч байв. Мэдээж хэрэг энэ үйлдэл нь эрэг болон сөрөг олон үр дагавар авчирсан ажил болсон. Түүнчлэн 1974 онд энэтхэгт анхны амжилттай цөмийн туршилтыг хийж, тус улсыг олон улсын давцанд цөмийн зэвсэгтэй орнуудын игнэнд хүчтэй байр суурь эзлүүлж чадсан хүчирхэг эмэгтэй байв. Гэвч энэхүү хатуу төвлөрсөн удирдлага, эрх мэдлийг бүгдийг нь гартаан төвлөрүүлэх бодлого нь дотооддоо маш их шүүмжлэлт дагуулж, ялангуяа шашин болон үндэстэн хоорондын зөрчилдөөнийг улам бүр хурцдагсан юм. Тухайлбал түүний засаглалын сүүлийн жилүүдэд Пенжаб мужийн салан тусгаарлагчид болон Сикүүдийн эсрэг явуулсан бодлогууд нь эцэст нь өөрийнх нь амь насыг авч одсон эмгэнэлт хувь тавиланг авчирсан түүхтэй. Ингээд өнөөдрийн дугаараар энэтхэгийн төмөр хадагтай Индира Ганди гэх хүний бүхий л улс төрийн түүх болон намтар бодлого гэхээсээ илүүтэйгээр түүний нууцлаг үхлийн ардах хувилдааны талаар дэлгэрүүлж ярих болно. За манай хамтран ажиллагч байгуулахаар Бүгд найрамдах Чех улсын 13 дахь Аршан гэж явагддаг Бехровка брэнд бол хамтран ажиллаж байна. Энэхүү ликерийг Аршан усаар найруулж мөн гол орцууд болох хоол боловсруулалтыг дэмждэг тэдгээр ургамлуудыг нь дэлхийн өнцөг булан бүрээс цуглуулan хандлан хийдгээрээ бол онцлогтой. Чехийн Карловар хот нь бол Европтон алдартай 12 Аршан булгтай өвөрмөц хот бөгөөд Бехровка ликер нь бол уламжлалт ёсоор тухайн нутгийн 13 дахь Аршан гэж нэрлэгддэг. За мөн Бехровка ликерийг зөв зохистой хэрэглэвэл хоол боловсруулалтыг дэмжих зэргээр хүний биед эрэг нөлөө үзүүлдгээрээ онцлогтой юм а. 1984 оны намар энэтхэгийн төв засгийн газар дотоод бодлогын хүнд хямралтай тулгарч эхлэв. Ерөнхий сайд Индира Гандигийн засаглал улс орныг төвлөрсөн удирдлагаар барихыг хичээж байсан ч энэ нь үндэсний болон шашны цонхүүдийн дунд асар хүчтэй эсэргүүцэлт игдээж улс төрийн нөхцөл байдал эрс хурцдаж эхлэв. Ялангуяа Пенжаб мужийн Сик шашинтнуудын дунд өөртөө засах эрх болон салан тусгаарлах үзэл газар авч зэвсэгт бүлэглүүд байгуулагдсан нь засгийн газрын толгойн өвчин болж хувирчээ. Улс орны нэгдмэл байдлыг хадгалахын тулд Индира Гандигийн авч хэрэгжүүлсэн хатуу арга хэмжээнүүд нь Сик болон олон нийтийн эсэргүүцэлтэд тулгарч төв засгийн газар болон Сик иргэдийн хоорондын зөрчилдөөнийг дээд цэгт нь хүргэв. Энэхүү төгшөөртэй орчин нь улс орны аюулгүй байдал тэр дундаа ерөнхий сайдын хувийн аюулгүй байдалд ноцтой занал хийлэл үүсгэсэн юм. Ерөнхий сайд Индира Гандигийн амь насыг хөнөөсөн тэр харамсалтай хэргийн хамгийн гол суурь шалтгаан нь 1984 оны 6 дугаар сард энэтхэгийн засгийн газрын шууд удирдлагаар хэрэгжүүлсэн хөх хот гэдэг цэргийн ажиллагаатай шууд холбоотой гэж үздэг. За 1980-ад оны ихээр Пенжаб мужид бол Сик үндэстний эрх ашигыг хамгаалах нэрийдлээр энэтхэгийн засгийн газраас тусгаар тогтнохыг шаардсан тийм хит давруу үзэлтэй салан тусгаарлагчдын хөдөлгөөн энэтхэг улс аяар асар их хүчийг авч
хэлсэн. За энэ хөдөлгөөний удирдагч Жаранаев Синх одоо Бехедранвад гэдэг ийм хүн болон одоо түүний тэр зэвсэгт дагалдагчид за Сих одоо шашны хамгийн ариун дагшин газар гэгддэг Пенжаб мужийн Амритсар хотод байдаг тэр Автан сүм хэмээх тэр шашны хамгийн ариун газартаа одоо тэр сүм дотроо тэд нэр өөрсдөө байрлаж өөрсдийнх нь тэр салан тусгаарлах хөдөлгөөнийхэн бүх зэрэг зэвсгийн нөөцийг бол тэнцээ бүрдүүлж гисэн. За нэг ёсондоо энийг маш энгийнээр тайлбарлах юм бол Сихийн салан тусгаарлагчид өөрсдийнх нь үндэсний шашны хамгийн ариун газраар халахвч хийж харин тэр газартаа зэвсэгт бүлэглэхийн төв штабыг байгуулсан гэж ингэж хэлж болно. Гэвч энэхүү зэвсэгт байгуулахыг энэ хэвээр нь байлгаад байвал улс орны бүрэн бүтэн байдал аюул занал хийлэл учрах учраас ерөнхий сайд Индира Ганди энэтхийн зэвсэгт хүчинд Автан сүм рүү дайрах тушаал өгсөн нь хөх хот ажиллагаа хэмээн түүхэнд үлдсэн байдаг. 1984 оны 6 дугаар сарын 1-ээс 6 дугаар сарын 8-ны хооронд явагдсан энэхүү цэргийн ажиллагааны үеэр хүнд зэвсэглэл болон танк хоёрт машинуудыг ашигласан бөгөөд сүм болон түүний цогцлборт олон хоног үргэлжилсэн ширүүн тулаан өрнөссөн байдаг. За ажиллагааны үр дүнд Бехраданвев тэргүүтээ зэвсэгт этгээдүүд бүрэн устгагдсан боловч албан ёсны бус мэдээллээр бол 100 одоо энгийн мөргөлчд болон цэргүүд бас ам үргэж сихүүдийн шүтэн болсон тэр ариун сүмийн барилга байгууламж маш ноцтой охирол амсааж гэмтсэн гэдэг ийм мэдээлэл байдаг. За энэхүү ажиллагаанд дэлхийд даяар тархан суршиж байсан сая сихүүдийн шашны тэр мэдрэмж үндэсний бахархалд гүн бөгөөд эдгэшгүй шарах үлдээсэн ийм харамсалтай үйл явдал болж хувирсан. За сих шашны хамгийн ариун газрыг цэргийн хүчээр эзлэн авч тэнцээ цус сурсгасан явдлыг бол сих иргэд шашнаа доромжлуулаа гэдэг өнцгөр шууд хүлээн авцгаасан. За ялангуяа засгийн газрын энэхүү шийдвэрийн цаана гол үүрэг гүйцэтгэсэн ерөнхий сайд Индира Ганди болон түүний дэмжигчдийн эсрэг сихүүдийн дунд өшөө хорсол үзэн ядалт бол дээд зэгтээ хүрсэн. За ингээд 1984 оны 10 дугаар сарын 31-ний өглөө Нью Дели хот дахь ерөнхий сайдын албан ёсны байранд энэтхийн улс төрийн түүхэнд хар тол болон үлдсэн ноцтой аллага гарсан байдаг. За тухайн өдрийн өглөө ерөнхий сайд Индира Ганди Британий нэрт жүжигчин, найруулагч за Петер Устиновт баримт киноны зураг авалт хийх зорилгоор бол ярилцлага хийхээр төлөвлөд байсан. За энэ ч утгаараа тэрээр өөрийнх нь албан өрөөнөөс гарч байрныхан хашаан талбай болох одоо цэцэрлэгт хүрээлэнгийнхэн замаар бол алхаж явсан. За аюулгүй байдлын үүднээс түүнийг бие хамгаалагчид мөн дагалдаж явсан бөгөөд за тэдний дунд сих үндэстэн болох за Бент Синх болон Сатванд Синх гэдэг ийм хоёр синх үндэстэй бие хамгаалагчид багтжсэн. За Индира Гандигийн ойролцоох харуул манааны цэг зогсож байсан бие хамгаалагч болох тэр Бент Синх за ерөнхий сайдыг яг хажуугаар нь өнгөрөх үед гинэт гар бууга гаргаж ирэн за ерөнхий сайдын хэвлий болон цээж рүү ойрын занаас 3 удаа буутсан. За ингээд Индира Ганди газарт унахтаа зэрэгцээд өөр нэгэн бие хамгаалагч болох Сатванд Синх автомат буу гаргаж ирээд сумаад дуустал буюу нийтдээ 30 гаруй сумаар бол түүнийг шүршиж амь насыг нь хөнөөсөн. За ингээд хавтлаг гарсан даруйд аюулгүй байдлын бусад ажилтнууд хэргийн газарт хүрэлцэн ирсэн. За хэрэг үлдсэн бие хамгаалагчдын нэг болох Бент Синх бол газар дээр бусад хамгаалагчдын зэвсэгт өртөж бол амь насаа алдсан. За харин хамсаатан болох Сатванд Синх бол одоо нэлээд хүн шархтан баривчлагдаж за хожим бол шүүх хурлаар ял сонсон цаазлагдсан байдаг. За улмаар ерөнхий сайд Индира Гандиг яаралтай машинд суулгаж Нью Делидх бүх энэтхийн ангаах ухааны дээд сургууль руу хүргэсэн боловч за албан ёсны мэдээллээр бол эмнэлэгт ирэхээс өмнө амь үрэгдсэн болох нь бол ингээд тодорхой болсон байдаг. За эмчнэр түүний амь насыг аврахын тулд мэдээж хэрэг олон цагийн турш хичээл зүтгэл гаргаж зүтгэсэн боловч бид нь хит олон тооны сум тусснаас болоод шарх нь хит хүнд байсан учраас 1984 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 14 цаг 23 минутанд ерөнхий сайд албан ёсоор амь үрэгдсэн мэдээллийг улс орон даяар зарласан байдаг. За ингээд ерөнхийдөө бол маш олон төрлийн мэдээллүүд одоо таамаглууд бол энэ хэргийн дараагаар бол гарч ирж байгаа. За тухайлбал энэ алуулахад гадны тусгай чиг үүргийн байгууллагууд шууд болон шууд бус байдлаар нөлөөлсөн үү? За аюулгүй байдлын албаны тэр сик үндэстнүүд одоо яг хувийн тэр шалтгаанаар өс хонзон авах зорилгоор түүнийг өөрсдөө тэр хоёр сик хамгаалагч дур мэдэн хувилдаж хөнөөсөн үү? За эсвэл тэдгээр хамгаалагчдын ар гэрийнхэн өөр бусад ямар нэгэн бүлэг этгээдүүдэд барьцаалагдаж аргагүй эрхэнд хүчин давтаж ерөнхий сайдын амь насыг хөнөөхөөсөр аргагүй болсноо гэх мэтээр юм олон таамагууд байдаг. За одоо тэгэхээр би энэ бүх таамагуудыг нэг нэгээр нь дэлгэрүүлэн ярья.
Индира Гандигийн амь насыг хөнөөсөн хэргийн цаана гадны улс орнуудын тагнуулын албад болон олон улсын олон хүчин зүйлс нөлөөлсөн гэдэг таамаглал бол одоо түүхэн судалгаа болон улс төрийн хүрээнд бол үе үе яригддаг ийм таамаг. За 1980-ад оны Хүйтэн дайны үед бол энэтхэг улс нь гадаад бодлогын хувьд барууны улсууд гэхээс илүүтэйгээр зөвлөлт холбоот улстай илүү нягт харилцаатай байсан. За эдийн засаг болон цэргийн салбарт бол тэднэр зөвлөлтийн дэмжлэгтэйгээр бол үйл ажиллагаа явуулдаг байсан. За энэ нь барууны орнууд ялангуяа Америк нэгдсэн улс болон тэдний холбоотнуудын Өмнөд Аз дахь геополитикийн эрх ашигтай зарим талаараа бол шууд зөрчилддөг. За мөн энэтхэг улс бүс нутгаа цэргийн болон эдийн засгийн хувьд хэд хүчрхэгжиж байгаа нь бол одоо гадны гүрнүүдийн ялангуяа барууны гүрнүүдийн анхаарлыг бол ихээр татаж эхэлсэн. За зарим судлаачид болон оногчдын үзэж байгаагаар бол гадны нууц албад энэтхэгийн дотоод тогтворгүй байдал ялангуяа тэр Пенжаб мужийн салан тусгаарлагчдын хөдөлгөөнийг ашиглаж за санхүүгийн болон мэдээллийн дэмжлэг үзүүлсэн байж болзошгүй гэдэг ийм хардлага бий. За Сих үндэстэн хэд давруу үзэлтнүүдийн одоо зарим удирдагчид болон тэр гадаад дахь бүлэглүүдийн хооронд бол холбоо байсан нь за энэ таамгийг бол улам бүр газар авахулсан. За гисэн хэдий ч энэтхийн засгийн газраас байгуулсан тусгай мөрдөн шалгах комиссууд болон шүүх хурлаас гадны ямар нэгэн тагнуулын алба эсвэл улс одоо уг аллагыг шууд зохион байгуулсан гэх тийм бодиттой баримттай нотолгоо байхгүй байгааг бол олж тогтоосон. За ийм учраас гадны оролцооны тухай хувилбар бол аль бие усны батлагдсан баримтаас илүүтэйгээр Хүйтэн дайны үеийн геополитикийн хардлага таамаглал одоо логик дис дарааллууд дээр гарч ирсэн ийм таамаглал болж одоо ингэж үлдсэн түүхтэй байдаг. За түүнчлэн уг аллагыг бол зөвхөн тэр хоёр бие хамгаалагчийн гинтийн сэтгэл хөдлөл за эсвэл тэр хувь хүмүүсийн ганцаарчилсан өшөө авалтаар тогтохгүй. За харин давтуур зохион байгуулалттай Сик террорист сүлжээний нарийн төлөвлөгөөтэй холбоотой гэдэг ийм таамаг байдаг. За мөрдөн байцаалтын явцад илрүүлсэн баримтуудаар бол бие хамгаалагч Бент Синх болон Сатванд Синх нар нь хоёулаа энэ аллагыг санаачлаагүй бөгөөд тэдний ард нууц бүлэглүүд тэр дундаа хэд давруу үзэлтэй Сих салан тусгаарлагчдын сүлжээ байсан гэж үздэг. За алтан сүмд болсон цэргийн ажиллагааны дараа бол тусгаалan бэлтгэгдсэн зарим этгээдүүд төрийн өндөр албан тушаалтнуудыг устгах зорилгоор дотоод сүлжээгээр холбогдож даалгавар өгсөн байж болсошгүй гэдэг ийм хардлага яригдана. За энэ таамагаар бол уг хоёр бие хамгаалагчин шашны ариун газараа цуснд будагдахад хүргэсэн тэр төрийн бодлогын хариуг бол одоо авахын тулд тодорхой тангар хүргэсэн гэж үзэж байгаа юм. За тэд нэр аллах үйлснийхэн дараа шууд зугтахгүйгээр одоо эсвэл одоо бууж өгөхгүйгээр газар дээрээ өгөх хүртлээр одоо тэмцэх төлөвлөгөөтэй байсан энэ таамгийг улам хүчтэй болгодог. За хэдийгээр тухайн үед шууд холбоотой байсан бусад хамсаатнуудыг хуулийн дагуу шалгаж ял оноож байсан ч энэ хэргийн цаана бүхэл бүтэн нууц зохион байгуулалттай сүлжээ ажиллаж байсан гэдэг нь энэ аллагын одоо хамгийн гол ностой хэсэг юм. За тэгвэл дараагийн чухал таамаг бол цэвэр аюулгүй байдлын албаны хариуцлахгүй байдалтай шууд холбоотой таамаг. За яагаад гэвэл 1984 оны 6 дугаар сард явагдсан тэр цэргийн хөх хот гэдэг ажиллагааны дараагаар засгийн газрын өндөр албан тушаалтнуудыг хамгаалах үүрэг бүхий хамгаалалтын албанд бол Сих гаралтай алба хаагчдыг одоо үлдээх нь бол ноцтой эрсдэл дагуулж болсошгүй талаар энэтхийн тагнуулын болон аюулгүй байдлын зарим мэрэгчлэнүүд бол одоо урьдчилан анхааруулж байсан ийм баримтууд байдаг. За тухайн үед төрийн тэргүүний аюулгүй байдлыг хангахын тулд Сих гаралтай тэр бие хамгаалагчдыг өөр албан тушаал руу түр шилжүүлэх эсвэл одоо ерөнхий сайдын шууд ойрын хамгаалалтаас холдуулах ёстой байсан гэж ингэж үзээд байгаа. За гэвч холбогдох удирдлагууд энэ эрсдлийг бол хэтэрхий дутуу үнэлж зохих арга хэмжээнүүдийг цаг тухайд нь бол амаагүйгээр харамсалтай үйл явдал болсон. За гэхдээ энэ асуудал төр бол их сурвалж болон зарим судлаачдын бичиж үлдээснээр Индира Ганди өөрөө бие хамгаалагчдаа шашин шүтлэгээр нь язгуурлан гадуурхахгүй байж за улс орны эв нэгдлийг харуулах үүднээс өөрийн бие хамгаалагчдын бүрэлдэхүүнд байсан тэдгээр Сих албан хаагчдыг солихыг өөрөө хүсээгүй буюу татгалзсан гэдэг ийм мэдээлэл байдаг. За гэвч тэрээр өөрийн хамгаалагчдаа итгэж байсан нь хамгийн одоо том эмгэнэл түүнийг өөрийг нь хүргэсэн байдаг. За үүнээс гадна бас өөр нэг чухал таамаг яригддаг нь тус аллах зөвхөн үзэл суртал өшөө хорсол төдийгүй зохион байгуулалт бүхий хүчтэй шахалттай
үлдсэн тийм үйлдэл байж магадгүй гэдэг ийм тамга юм. За энэ тамгийг арай задлан тайлбарлах юм бол Бент Синх болон Сатванд Синх нарын ар гэрийнхнийг эсвэл одоо тэднийг өөрсдийг нь нууц бүлэглүүд сүрдүүлэн дарамтлсан, шантаажлсан байж магадгүй гэдэг ийм хувилбар. За тухайн үед Алтан сүмд болсон цэргийн ажиллагааны дараа салан тусгаарлагч болон хэд давруу үйлдэлтэй Синх бүлэглүүд засгийн газрын өндөр албан тушаалтнуудаас өшөө авахын тулд тэдэнд ойр шадардаг хүмүүсийг онидж байсан гэдэг. За зарим их сурвалж болон таамагаар бол хэд давруу үйлдэлтнүүд ерөнхий сайдын бие хамгаалагчдын ар гэрийнхэн занал хийдж хэрвээ та нар энэ үүргийг гүйцэтгэхгүй бол гэр бүл чинь хохирно шүү гэдэг ийм агуулгаар маш хүчтэй сэтгэл зүйн дарамт эсвэл шантаажинд өртсөн байж болцсошгүй. За Синх шашны ариун дагшин газар цэрэг орж сүтгэгдсэнд гомдолтой явсан тэдгээр одоо дотоод сэтгэлтэй гомдолтой явсан тэдгээр залуу бие хамгаалагчид за гаднаас ирсэн энэ мэд дарамт шахалт болон тэр шашны фанатизм гэх мэт олон хүчин зүйлд давхцснаар тэд амиа золиослох хэмжээний ийм шийдвэр гаргахад хүрсэн байж магадгүй гэж үзээд байгаа. За гэсэн хэдий ч мэдээж хэрэг албан ёсны мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хурлын явцад бол энэ таамаг мөн л батлагдаагүй. Тэгэхээр ямар ч байсан одоо энэтхийн ерөнхий сайд асан Индира Гандигийн амь насыг хүнөөсөн энэ явдал нь одоо зүгээр нэг хувь улс төрчийг устгасан хэрэг бус одоо хувь хүний тийм нэг эмгэнэлттэй тийм үйл явдал бол байгаагүй л гэж одоо ингэж харах нь зөв байгаад байгаа. За харин энэ явдал бол бүхэл бүтэн энэтхэг улсыг тэр чигт нь хамарсан үндэсний хэмжээний маш гүн гүнзгий хямрал за шашин хоорондын цус мөргөлдөөнийг дараагаар нь шууд өдөөж за тус улсын орчин цагийн түүхэнд бол арилгахааргүй тийм хар тол болж үлдсэн түүхтэй үйл явдал болсон. Индира Ганди амь өргөдсөний дараа буюу 1984 оны 10 дугаар сарын сүүлээр энэтхэг даяар ялангуяа нийслэл Нью Дели болон хойд хэсгийн мужуудад Синх иргэдийн эсрэг чиглэсэн харгас хэрцгий юмын самуун дэгдэж эхэлсэн. За эрх баригч Индира Ганди удирдах байсан Конгресс намын зарим нөлөө бүхий гишүүд болон за олон нийтийн уур хэлэн шуудад Синх үндэстнийг энэ хэрэгт бүхэлд нь буруутгах үзлийг бол бий болгож за энэ томоохон хэмжээний эмх замраагүй байдлыг бол одоо нийгэм даяар авчирсан. За албан ёсны болон хүний эрхийн байгууллагуудын тооцоололоор бол хэдэн өдрийн турш үргэлжилсэн эмх замраагүй байдлын үеэр ойролцоогоор 3000 гаруй Синх иргэд харгислалт өртөж амь өргөдсөн гэдэг мэдээлэл бий. За мөн олон мянган айл өрх орон гэргүй болж за Синх иргэдийн эрхлэн явуулдаг бизнес дэлгүүр мөргөлийн газрууд нь шатаж эд хөрөнгөөрөө мөн давхар хохирцгоосон нь энэтхийн тусгаар тогтнолоос хойш тохиолсон тус улс дахь хамгийн том цустай одоо шашны мөргөлдөөнүүдийн нэг болсон гэж үздэг. За түүнчлэн энэ алдлах нь энэтхийн төрийн удирдлага аюулгүй байдлын системд бас давхар том сургамж болсон. Индира Гандигийн дараа түүний хүү Ражив Ганди ерөнхий сайдын албан тушаалыг хашиж за улс орноо дахин нэгтгэх салан тусгаарлах хөдөлгөөнүүдэд тэмцэх хүндхэн үүргийг бол хүлээж авсан. За гэвч түүний хүү Ражив Ганди ч мөн хожим 1991 онд амиа хорлогчийн халдлагад өртөж амь өргөдсөн байдаг. За энэ нь Гандигийн тэн гэр бүлийн одоо улс төрийн хувь заяа ямар эмгэнэлтэй байсныг бол харуулдаг. За Индира Гандигийн амийг хөнөөсөн уг хэрэг болон түүнээс үүдэлтэй нийгмийн эмгэнэлт нь бол олон үндэстэн олон шашин зэрэгцэн оршдог одоо энэтхэг шиг асар том улсад дотоод бодлогын алдаа шашин хоорондын үл ойлголцол хэр аюултай үр дагаварт хүргэж болохыг харуулсан юм олон улсын түүхэн дэх юм гашуун сургамж болсон гэж ингэж ойлгож болно. Энэ бол бас манад ч тодорхой хэмжээгээр хамаатай сэдв. За ингээ өнөөдөр ч гэсэн 1984 оны намар болсон үйл явдлууд болон за энэ Синхүүдийн эсрэг гаргасан энэ бүх харгислал нь энэтхийн нийгэмд бол өнөөдрийг хүртэл яригдсаар байдаг. Эдгэрээгүй шахуу юм эмзэг шархтай сэдв хэвээр үлдсэн юм а. За ингээд өнөөдрийн дугаар маань энэ түрээд өндөрлөж байна. Та бүхэнд бас сонирхолтой юм байсан болов уу? Сонирхолтой түүхэн мэдээлэл авсан болов уу гэдэгт бол найдаж байна. За дараагийн дугаараар дахин уулзтлаа түр баярлалаа.